2024 оны хавар Солонгост цагийн ажил хийдэг олон оюутны адил би ч бас агуулхад шөнийн ээлжинд ажилладаг байлаа. Нэг өглөө цалингаа шалгатал илүү мөнгө орчээ. Анхандаа ч их л баярлсан. Гэхдээ цалингийн хуудсан дээр миний ажлыг үнийг ээлж бүртгэгдсэн байсан юм. Би тэр өдөр гэртээ бүтэн ундаж өнгөрүүлснээ сайн мэдэж байлаа. Дарагдаа хэлэхэд тэр инээгээд чи өөрөө л байсан шүү дээ гэж хэлв. Агуулгын камерын бичлэгийг үзүүлв. Ажилчдын дүнд хувцастай миний нэртэй өмнөх зүйсэн хүн үнэхээр л ажиллаж байлаа. Нуруу, алхалт, өндөр бүгд надтай адилхан. Гэхдээ камер хизээж тухайн хүний нүрийг тод бичээгүй байлаа. Хамгийн аимшигтай тэр хүн бүхий л ажлаа яг л над шиг хийж байсан. Бүр яг дарааллын дагуу гэж би дараагийн өдөр хамт ажилладаг хүмүүсээс асуув. Тэд бүгд л нэг ажил тавилт хийсэн. Чи өчтөр нэг ч үг дуураагүй шүү дээ. Тэр өдрөөс хойш хачин зүйлс ихэлсэн. Шүүгэндээ үлдээсэн усны савангож гсэн байдаг. Миний худалдаж аваагүй кофе ширээн дээр минь тавигдсан байх жишээтэй. Хамгийн сонин нь утасны санах үед минь миний очоогүй газруудын зургууд нэмэгдсэн байдаг байлаа. Нэг өрөө би зөрүүд ажилдаа очисонгүй. Гэртээ үлдээд найзтайгаа кино үзэж байлаа. Маргааш нь дахиад цалин нэмэгдсэн байна. Дарга над руу мессеж өчжээ. Өчигдөр сайн ажиллалаа. Энэ удаад би өөрөө камерын бичлэгийг үзэхээр шийдэв. Дэлгэцэн дээр яалчгүй би байлаа. Гэхдээ нэг л зүйл буруу байсан юм. Агуулгын хаалганы шилний тусгал дээр тэр хүний дүрс нь харагдсангүй. Бусад бүх хүний тусгал нь байсан бөгөөд харин тухайн хүний тусгал байгаагүй. Би тухайн өдөр шууд л ажилласаа гарсан. Хэдэн 7 хоногийн дараа хуучин хамт ажилтны найз минь над руу залгаж чи буцаад ажилдаа орсон юм уу хэмээн асуув. Би ч үгүй гэж хэлсэн. Тэр хэсэг дугуй байсан. Тэгвэл яг одоо агуулгын дотор чиний нөхдөд хүн гэж жижигхэн хэлсэн хөлөөр